Улсын хурлын дарга амар баясгалан иж бүрэн зохицуулалттай хууль эрх зүйн орчин бүрдүүлэхээр энэ удаагийн парламент онцгой анхааран ажиллаж байгааг уулзалтын эхэнд онцлоод өнөөдөр нийгмийн харилцааны 30%-ийг хуулиар 70 гаруй хувийг нь журмаар зохицуулагдаж байгааг мөн хэллээ. За тиймээс хүн төвтэй бус байгууллага төвтэй энэ байдлыг эрс өөрчилж 3000 гаруй журмыг зэгцлэх ажлыг улсын хурал хавар намрын чуулганаараа хийхээр төлөвлөж байгааг мөн онцлоо. Хуулийг хідэх ерөнхий гаргаж байгаа учраас нарийн хвчилсэн зохицуултыг ялангуяа процессын шинж чанартай олон харилцааг журмаар зохицуулдаг энэ харилцаанд нэг нь чиглэлчээд гэж үзэж байна. Энэ өөрөө хуулиас давсан журам гэдэг зүйлийг манай нийгмийн хор давдар болгоод гаргацсан байна. Магадгүй монголчууд нэг 10 жил яваад хүрэх ёстой болсон төвшөндөө бид ийм нөхцөл байдалтайгаас болоод 30 жил явж хурж ирлээ. Чингис хотын иргэдтэй уулзаж парламентаас хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр болон энэ хаврын чуулганаар хилэлцэн батлах хууль тогтоомжийн төслүүдийг танилцуулахын зэрэгцээ орон нутагт тулгамдж байгаа асуудлуудын хүрээнд мөн сан солилцлоо. За Чингис хотын иргэд хашаандаа тав тухтай сайхан амьдрах ямар бодлогыг энэ парламент дэвшүүлэн ажиллаж байгааг асууж тодруулсан. Хинтээ аймгийн тухайд 37 төсөл арга хэмжээнд тэрбум орчим төгрөгийг улсын хурал 2025 оны төсөвтөө суулгасан байна. За бүсчилсэн өөрчлөлийн бодлогын хүрээнд Хинтээ аймгийг аялал жуулчлалын гол тулгуур болгох, бүс нутгийн онцлогт тохируулан махмахан бүтээгдэхүүн боловсруулах, үйлдвэр барих зэрэг хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх өргөн боломж байгаа талаар мөн иргэдтэй санал солилцлоо. Засгийн газраас баримтжилж байгаа хашаандаа сайхан амьдрын хоршоод бол хөлбөмбөгийн хангамж аялал жуулчлалыг хөгжүүлж болох боломжтой. Тэр суурь зам харилцаанд 2026 оныхоо төсөв багтаагаад өгөөч гэж улсын хурлын эрхэм гишүүн өд болон дарга нараасаа хүсэж байна. Ихэд орон Сүхбаатар 3 аймгийн юуг энэ арьсны үйлдвэр Хинтээ аймаг дээр барьчих юм бол усан байна, цэвэрлэх байгууламж байна. Одоо ингээд тэрийг барьчих юм бол залуучуудаа ажилттай төлөвтэй болох боломж байгаамаа. Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого алсын араа 2050-д энэ Хинтээ, Дорнод, Сүхбаатар зэрэг аймагуудыг түүхэн аялал жуулчлалын том маршрутраа болох. Тэгээ энэ бол зүүн бүс талдаа бол ихээхэн чухал ач холбогдолтой ажил гэдэг талаасаа бол тооцогдож улс орны хөгжлийн бодлогод бол тусгагдсан байна. Ийхүү улсын хурлын дарга амар баясгалан намрын чуулган зарласан хугацаанд орон нутагт ажиллаж иргэдийнхээ санал хүсэлтийг сонсон энэ хаврын болон эрх намрын чуулганаар хилцэн батлах хууль тогтоомжийн төслүүдэд тусгаж ажиллана гэдгээ илэрхийллээ.